өнөөдөр ингээд аяллаа эхэлж байна. Энэ ямар ч гоё. Бүр ингээд найгаад өдөржингөө явж бүр амар үлсэд ядраад айлангад очсон бэ. За ингээд метрогоор явж байна. Та бүхэн энэ эргэн тойрны байгалыг харж байгаа. Надтай хамт явж үзээрэй. Забайдя. Миний Айсан Менгэн хот. Үнэхээр гайхалтай хот байна. Надтай зүг байгаараа. Миний Айсан Менгэн хот. Үзэгчтэй ингээд манай аялын баг отхон сумаасаа нааш явсаар байгаад Улаастай хоттой ирлээ. За Улаастай хот бол мэдээж бидний хувьд бас маш их түүхийн асар их өвдөө хот гэж хэлж болно. За 288 жилийн төвтэй хот. За Улаастай хотод бол анх одоо 1733 онд үүссэн цагаас эхлээд одоо Манжийн төрөмгийлд байсан. За 1912 онд одоо чөлөөлөгдсөн хот гэдээ яриад байвал одоо дуусахгүй. За ингээд хотын дээрээс ингээд харахад бол хот айгүй гоё тийм битүү ногоон байгууламжтай хот харагдаж байна. За эргэн тойрон бас энэ яг энэ одоо энэ голынхаа урд хойд хэсгээрээ хүртэл ингээд маш олон тооны мод суулгасан их үзэсгэлэнтэй хот байна үзэгчтэй. За үнэхээр би ингээд мод тарсан хотыг ингээд явсан хотуудаараа харахаар бүр маш их баярлдаг. За Монголд бол ийм хотууд нэлээд цөөхөн байдаг. За ингээд Улаастай хотоороо ингээд өнөөдөр аялнаа үзэгчтэй. За Завхан аймгийн Улаастай анх 1731 онд цэргийн бэхлэлт засаг захиргааны төв болж үүссэн. За 1733 оноос хязгаарыг дахин тогтоогч этгээдийн туслагч Жанжин яам гэдэг нэртэй Манжийн захиргааны төв болон өргөтгдсөн түүхтэй. За Улаастай хотыг байгуулахдаа зэрэгцэн хятадын худалдаа мөнгө хүлэгчид Улаастай маймачинг бий болгосон юм аа. 1860-ад оны сүүлээр Хаан Торс улс худалдааны пүүсүүд бас байгуулж эхэлсэн үйл ажиллагаа явуулж ирсэн юм байна. За өдгөө тусам 0.3 мянган га газар нутагта Завхан аймгийн төв Улаанбаатар хотоос 1115 км зайд оршдог. За тус сум нь түүх соёлын дурсгал баримтаа. За үүнээс Манжийн амбан сайдын хэрэмний туур, дашбарцаглан хийд буюу яруугүй хүрээ зэрэг дурдж олно. За бид ч энэ газруудаар очиж сонирхсан юм аа. Өнөөдөр манай Завхан аймгийн түүхийн танхимд танилцж байна. Тэгээд бидний өмнө байгаа энэ зураг болохоор Улаастай хотын 1923 оны зураг. Монгол улсын Гавьяа тогш Хөдөлмөрийн Баатар дорилтын давг гэж багшийн зурсан зураг. Улаастай хот бол 1733 он
Хүннүг үеийн үүсэлтэй хот гэж одоо 1733 оны үед бол Улаастай Сангийн хот, Наймаачийн хот гэж хоёр хуваагдж исэн мэт. Яг бидний харж байгаа энэ зураг бол яг манай Улаастай хотын төвийн хэсэг буюу бид Наймаачийн хотод байршиж байгаа. Улаастай хот бол Монгол улсын баруун хязгаар их цэргийн хүрээ, Худалдаа 8-ны их төв, Шашны их төв байсан газар. Тэгээ яг энэ хэсгээр бол одоо Худалдаа 8-ны төв цэгүүд байсан хэсгүүд байгаа. Ер нь Улаастай хот бол төөрөө Чигстэй бог тэгээд хоёр гол орсдог. Чигстэй голоор Сангийн хот, Наймаачийн хот гэж хоёр богдгийг. Сангийн хотын их буюу хоёр голын нэг хэсэгтэр Сангийн хотын тойр байдаг. Тухайн үед бол 1733 онд Манж Монгол цэргийн хүчээр 3 метрийн өндөртөө 4 метрийн зайтай усан сувгаар хүрээлэгдсэн давхар хамгаалттай энэ одоо шавар хэрэм баригдчихсэн энэ түүхтэй. Тэгээд үүндээ бол 4 яамны сайд их гисэр сүмгээ Сангийн хотод бол маш олон байгууламж байсан. Ийм одоо түүхэн зураг юм багмаа гэдэг. 1880 оны цэрэг онолтын бослогыг яг Улаастайд бол түүхэндээ Манжийн одоо даралдаас чөлөөлөхөд өрийн дарамтнаас салгасан одоо хийс зураг нь болохоор энэ 1880 оны тогтог гэж зураачийн зурсан зургаар харуулсан юм түүхэн хэсэг. За энэ хэсэг бол мэдээж 9 эрүү шүүлтийг одоо залхаан цэрлүүлдэг үе шатаар нь харуулсан юм зураг. Яг Манжийн үеийн одоо Улаастай хотод морин өртөөний схем бас наривчлан зурагдсан юм үзмэр байдгийг. Энэ хэсэг Манжийн үеийн морин өртөөний схем зураг байгаа. Гол төв хэсэгт нь Улаастай, хойд хэсгээрээ Хягт. Энэ дөрвөлжин хэсэг нь бол мэдээж тухайн үеийн нийслэл одоо их хүрээ буюу даа хүрээ, хойд хэсгээрээ Хягт. За энэ төхөв Бээжин хот хүртэлх одоо 3 том нийслэлийг харуулсан. Мэдээж өртөө тусвар Улаастай их хүрээ, ховд, Тархтай нуруу. За энэ хэсгээр өрөмч буюу Бээжин гэсэн. Өртөө хоорондын зай бол мэдээж 35-40 км. Одоо зам аюуны уул одоо мөн одоо зам талбай аюугаараа борийн шулуун замдаа зарим нь бол нэг 80-аас 100 км-д одоо байдаг хүрээ жижиг одоо өртөө бас байдаг. За Эртний Улаастай хотын одоо түүхэн баримт болох энэ Сангийн хэрэм дээр ирсэн байна. За энэ Сангийн хэрэм бол энэ ховдын хэрэмнээс ялгаатай нь ийм шургааган модоор хоёр игнээ ингэж мод шигтгэгээд тэгээд тухайн үедээ бол 4 м өндөр тийм хэрэм байсан гэж одоо түүхэнд бичигдсэн байдаг. За тэгээ одоо бол Сангийн хэрэм нь ховдын Сангийн хэрэмнээс бас нэлээд том юм байна хэмжээний хувьд бол одоо гэхдээ энд бол ерөөсөө ямар ч юу үлдээгүй бүгд ингэж нураад унтсан. Хан хэрэмнээс нь юу ч үлдээгүй. Уулын ийм модон шургаагаар бэхлээд тэгээд чулуун топигаар холбож хийсэн гэсэн тийм түүхэн баримтууд байд юм байна. За одоо энэ чулуунуудын үлдэгд энд байж багдгүй юм байна. За ингээд бол энд үнэхээр харах юм алга байна. За энд бүр зорж ирлээ. За яг энэ хэсэг бол яг хаалганы хэсэг байсан байж магадгүй юм байна. За урдуур нь ингээд энэ шуудуу байсан болтой юм. Ер нь бол ховдын Сангийн хэрэм ч гэсэн усан дээгүүрээ ингээ гүүрээр гарч ордог байсан. Одоо Манжийн хаад ноёдууд бол тийм одоо нэг дандаа тийм хамгаалт маягийн ер нь тийм гадна орчоос нэлээд тусгаарлагдсан тийм хэрэмнүүд барьж исэн түүхтэй юм бэлээ. Энэ хаалганы хэсэг байсан байж магадгүй юм байна те. Яг л ийшээ байгаа болохоор. Одоо өргөөшөө бол нэг хагас метр орчимд дээшээгээ 4 м өндөр байсан юм байна л да. За яагаад гэвэл суур нь ингээд нэг 60-аас 70 м өргөн байсан байна. За ингээд дээшээгээ ингээд чулуугаар үржсэн уул мөр энд байна. Тэгээд дээшээгээ яг 4 м байсан гэсэн. За одоогийн Улаастай сумын зүүн хэсэг Богдын гол, Чигстэй голын хоорондын арал дээр Сангийн хотын хэрмийн туур байдаг юм байна. За Чин улсаас Улаастад Сангийн хэрэм сууж байсан Гүфан тэргүүтээ ирэх баригчид Монгол улсын засгийн газрын шаардлагаар эсэргүүцэлгүй эрх тушаалаас 1912 оны ихээр огцорсон тул Улаастай хот бол тайван замаар чөлөөлөгдсөн түүхтэй. За 17 дугаар зууны сүүлийн үеэс 20 дугаар зууны ихэнх үе хүртэл 200 гаруй жил Монгол орон Манжийн байлдан дагуулагчдын эрх хшээлд нухлагдаж байсан. За энэ үе бол Монголын түүхийн хамгийн гашуун зовлонд харанхуй үе байсан юм аа.
Монголыг 20 дугаар зууны ихэр хятадчлах бодлого явуулж байсан бөгөөд манж нар Монголын төрийн болон засаг захиргааны чамгүй өөрчлөлтүүдийг хийж байсан түүхтэй. Энэ бүх үйл явдал энэ сангийн хэрмэнд болж өнгөрсөн юм аа. Одоогийн Завхан аймгийн төв Улаастай хот нь Манжчин улсын үед сангийн хот, худалдааны хот гэсэн хоёр хэсгээс бүрдэж байсан. Сангийн хотод Манжийн амбан сайд, жанжин нар, тэдгээрийн ойр шадар хүмүүс яамлан суудаг байсан. Харин худалдааны хотод нь Хятад, Орос худалдаачид, гар орчууд зэрэг хүмүүс суудаг байсан. Мөн сангийн хотод монголчуудын шүтэх Мандшуур бурханы сум, Гэсрийн сум тус байрлаж байсан юм байна. Энэхүү Завхан аймгийн Улаастай хотод Монголын түүх болон ер нь Хятадтай холбоотой маш их түүхийг агуулсан байдаг. Аялын гой бүтээгдэхүүн түүхээс сэргээгээд бий болох байх гэж бодож байна. Яг ч юм ингээд энэ түүхэн газруудыг бол ингээ харж байхад бол мэдээж хэрэг ямар нэгэн байдлаар түүхэн гэдэг утгаараа хадгалаад үлдсэн байгаад байна. Ер нь бол айл амтан байхгүй ингээд тойруулаад хуучныхаа яг хэвээрээ байгаа боловч үүнийг бол сэргээн засварлаж түүхийн баримтыг бий болгож тухайн үед ийм түүхтэй ийм газар байсан гэдгийг ингээд сэргээн босох хэрэгтэй л гэдэг үгийг би бол байнга давтаж ярих дуртай байдаг. Энэ тэр Яруугийн хүрээ гэж манай Завхан нутагт 1880-ад онд байгуулагдчихсэн нөгөө 800 ламтай байсан хүрээ гэдэг байгаа чинь энэ яг хэрэглэгдэхүүн. Тэ 800 ламын эдэлж хэрэгжилжсэн идэвхтэй зүйлсэхээр хамгийн ойр мэдээж Алдар хаан руу явах замд тойр нь харагддаг байхгүй. Тэгээ яг тэр хэсгээр лам нарын маань хэрэгжилжсэн энэ бүрээ бишхүүр хөгжмийн зэмсэг яг л тэр үеийн шашны хөгжмийн зэмсгийн хувьд бол монголчууд шиг өөрсдөө бат бөх загвар хийцэн хамгийн нарийн чамын хийцтэй урт удаан жилийг бас илэгдэл хордлогоор давж чадчихсан хөгжмийн зэмсгүүд манай Завханд их бий. Тэгээ энэ дундаа манайх ч нөгөө шашны төв гэдгээрээ ер нь шашны үзмрүүдийг илнэх. Тэгээ энэ Яруугийн хүрээний өөрсдийнх нь цавлж исэн тоогоо, цавын тоогоо гэд. Тэ энэ бусад тоогооны хувьд яг Монгол улсад энэ тоогоо бол яг бүрэн бүтнээр нэг 4-5 ширхэг байдаг. Нөгөө Монгол цэргийн музей энтергийн байдаг тоогоонуудтай харьцуулахад. Тэгээ манай тоогооны давуу тал бол ерөнхийдөө бүрэн бүтнээрээ түүхэн тайлбар нь өөр дээрээ байж идэг. Энэ дээрээ төр гэрэлтийн 10 дугаар оны зуны тэргүүн сарын өлзийт сайн өдөр дархан Эрдэнэ цогт төвгүүн гүрж бүтээвэ гэдэг энэ нөгөө аав хоёр уран дарахны одоогийн тооллоор бол 1820 оны үед хийгдсэн ийм тоогоо. Тэгээ энэ бүтээлгсэн улсууд нь их гэрсэнцийн нэрв гэлэн содов шанддва гэлэн гачин юм нэрв гэлэн дандар нар бүтээлэгвэ гэд бүтээлгсэн тухайн үеийн Яруугийн хүрээний одоогийн Яруу нэгтлэн хүмүүс юм да тий. Ингээд эргэн тойрондоо 8 тахилын зурагтай тэгээд сутгмал хүрэлт тоогоо. Энэ жил бол ингээд 200 жилийн хойно болж байгаа. Ийм тоогоо байгаа тийм. Тэгээд манайх 1950-ад оны сүүл үеэр Алдар хаан Яруу сумын заагдын цөөхөн модонд ингээд доош нь харуулад булцсан байсан билээ. Тэгээд тухайн үед нөгөө хонь хариулж явсан хүүхэд эцэг ихтэй ирж хилээд тэгээд аймгийн музейд эндээ авчирч ингээд суурьшуулсан. Тэгээд тухайн үед бол мэдээж бас энэ сайхан үнэт үеийг бас татгшаа гаргаж амжаагүй. Тэгээд бас бүрэн бүтнээрээ биш. Ер нь яг Монгол улсын хэмжээнд бол түүхэн тайлбар нь өөр дээрээ байдаг. Бүрэн бүтнээрээ байгаа тоогоо бол манай тоогоо бол илүү давуу талтай. Жахлан толгой дээр чинь тэр нэг баахан хотод товлгоодын суврагууд биш үү тий. Тэр хотод товлгоодод ч энэ хийдэд бас шавьдан сууж байсан. Тэгэл яг шавьдаа. Ер нь яг Монголын тусгаар цогцлын үндэсний эрхчлөөний хөдөлгөөнд манайх ч нөгөө хүрээ юугаа тэр шармалгаатны бослог буюу Навсаа дамба түүний нөхдийн Яруугийн хүрээнээс гарч ирсэн юм түүхтэй. Тэгээ энэ дундаа энэ суврагууд бол энэ олон 108 сургууг шашны төв учраас босгосон баха. Дээрээ болохоор манай хотогтууд чинь яг 9 хотогт гэж байж байгаад одоо бол мэдээж 10 12 хотогт байгаа. Энэ дундаа Тамхтай хотогт нь гэхээр 3
хотогт байдаг. Тэгээд эргээд ерөнхийдөө тэр лааны тусан баримлтаа та хэд гэр дотор нь орж утсан бол хотогтуудын маань синтетэн залсан их гоё дүр төрхөөр бүтээгдсэн бүтээмж байдгийн. Дээдлийн тэр 108 сураг болгон хотогт хулгайдын ах トゥ амраг садных нь одоо сүн шиг ямар нэг зүйлээс нь туссан. Хандив захын нутгийн нийт ард иргэдийн хандив тусламжаар ботсон юм бүтээн байгуулагч. Ер нь манайхны хөгшин хөвөөгөлтгөө залуучуудын ч гэсэн байнга орой өглөө гардаг том юу хэсгэлдээ тэг яг хажууд нь тэр жавхлант хийд гээд байгаа төгс буйн жавхлант хийд гээд манайх ч бас том андан хийд шашны төвүүд олонтой. Тэгээ яруугийн хүрээ нарванчин хийд галуутан хүрээ тэгшийн хүрээ гээд их олон хүрээ хийдвэ. Доотл нь 180 120 тухайн одоо Монголын одоо боловсролын нэг суурь юу бол мэдээ шашин байсан. Тэгээ энэ шашин дундаа шарын шашны сүм хийдүүд бол завхан их олон хүрээ иддэг шүү. Тэгээд яг үүнээс үлдсэн том гээд их олон ламнар байдаг. За үзэгчтэй ингээд Улаастай хотоос баруун тийш 17 км-т байдаг Яруугийн хүрээнд ирсэн байна. За энэ Яруугийн хүрээ бол 17 дугаар зууны их үед одоо Монголын төвд маш их одоо үүрэг гүйцэтгэжсэн хүрээ гэж хэлж болно. За энэ хүрээний дотор бол одоо 17 дугаар зууны их үед бол 17 датсан дуган за тэгээд дээр маш олон тооны суврагууд дотроо одоо маш их сайхан зохион байгуулалтад тийм сүмхий за түүн дотроос даш бонцглын хийд бол одоо энэний гол хийд нь байсан. Тэгээ энэ хүрээний. За энэ бол 1867 оны яг одоо манжийн цэргүүд бол энэ үед бол 1867 онд эзлэн авч за эндээ бол одоо цэргийн хамгаалтын үүрэг гүйцэтгэжсэн одоо асар их түүхийн ач холбогдол бүхий юм хүрээ байдаг. За анх ялгсан хотогт Лувсан Данзангийн харьяа сүм гэгдсэн нэгэн датсангаас эхэлтэй. За хожим ялгсан гэгээний сүм эдрийн гол руу нүүж Яруугийн хүрээнд гүдэнгийн удагон сайн цагийн мянган бурхан 16 найдан жүдэгтэй 100-гийн сүм хоёр үлдсэн. За эндээс 1867 онд нэгдэж Дашбанцулан хийд бий болсон юм а. За энэ хийдийг манжийн захиргааны үед цэргийн зориултаар ашиглаж байсан. За алдар толгой энэхүү шавар хэрэм дотор байгуулсан түүхтэй. За хийд нь 17 дугуйн 14 сувраг 13 жастаа байсан юм байна. За ихэнх үедээ 813 тарах үедээ 2000 орчим лам хуурга үлэмж хэмжээний мал хөрөнгөтэй байсан гэгддэг. За гол дуган Дашбанцулан хийдэн тусгай улаан хэрэм дотор байрлаж зурмал наамбал мянган бурхан болон за гол шүтэн том хэмжээний найдан жүд алтан бурхан за түүний эргэн тойрон олон 10 алт мөнгөн цогц шашны үнд хэрэгслүүдээр чимэгдсэн. За сүмийн оройн алтан гинжир сувтан чимгэлтэй 17-оос 18 дугаар зууны үеийн хосгүй уран байгууламжийн нэг байсан юм а. За тус Яруугийн хийдийн голлох татсангийн нэг нь Монголдо төдийгүй Аз энтгэгд мөн Германд алдарсан мамп татсан байсан юм байна. За ангаа ухааны орон болон энэхүү татсанд гадаад дотоодын олон 10 хүнийг эмчилдэг нэр цуутай отч марамп нар байсан. За мөн бог тааныг эмийн бодис ургамлаар хангадаг байсан учраас цэцгийн хүрээж гэж нэрлэгддэг байсан юм байна. За Яруугийн хүрээний олон татсан сургуулиудад олон чиглэлээр эрдэмт олон лам нарыг бэлтгэн гаргадаг байсан. За мөн энтэг төвд мэрэгдийн зохиол бүтээлийг орчуулах, шашны гүн ухааны сэдвээр зохиол бүтээл туурвж, за мөн өндөр боловсралтай мэдлэгтэй Монгол даяараа алдарн төгсөн олон отч лам нар амьдарч зохиол бүтээлээ туурвдаг байжээ. За Яруугийн хүрээнд цам бүжих, майдар ирэх зэрэг олныг хамарсан томоохон баяр ёслол болдог. Олон зууны турш нутгийн ард олны оюун ухаан, сэтгэл санаа зан заншилд нь хэвшин тогтож, за мандлын дээдсэгтэй хүч дэлгэрч байсан түүхтэй гэж ярилцдаг. За гэвч 1938 оны цагийн ирэхээр ил хүрээ мөн л буур туур болон үлджээ. За тус хүрээ тарах үед байсан дархан дамдан гэж хүн за хийдийн гол бурхан тахлууд эд зүйлийг нууж байсан. За түүнийхээ чачаар түүнийг таал төгсний дараа 3 машин эд зүйлсийг аймгийн музейд шилжүүлж үнэхээр одоо ховор үзмөрүүдийг бий болгож за бид бас түүнийг очиж сонирхсон. За түүхээрээ үлдэх нь маш чухал. Тийм ч учраас яг энэ туйран дээр хизээ нэгэн цагт бидний өвөг дээдсийн үүх түүхийг сэргээн алтан гинжир орой бүхий Яруугийн хүрээ босч за 17 дугаар зуунаараа илуулан дотоод гадаадын жуулчдын нүдийг сэргэж сэтгэлийг баясгалав. За би энэ Яруугийн хүрээг хараад
ховдын одоо нэг сангийн хэрмийг бас санаж байна. За энэ нэг түүхийн одоо маш их ач холбогдолтой энэ газруудыг бол одоо төр хамгаалтанд авч за үүнийг бол аял жуулчлалын бүтээгдэхүүн болох юм бол маш олон хүн ирж одоо үзэх бололцоотой гэж би бол дандаа бодож мөрөдөж явдаг. За энийг бол дотор нь одоо яг тэр 17 зууны их үед байсан шиг ингээд гоё засаж янзлаад олон 17 сүм дугуун за тэгээд дотор нь мэж суурьшиж байсан ийм хүн. Монгол Улсын тусгаар тогтнолыг одоо яг хүлээн зөвшөөрүүлсэн бол яалтчгүй Америк талд сууж Монгол Улсын тусгаар тогтнолыг хөөцөлд бүртгүүлсэн бол бас дэлгүү утгатай байдаг. Яалтчгүй бас л одоо шашин төрийн томоохон зүтгэлтэн улаастай бас одоо сайд байсан ийм хүн байгаа. Тэгээ Монгол Улсын баруун хязгаарыг одоо чөлөөлөхөд Хатанбаатар Магсарживта бас энэ зэрэгцэж явсан бол бас л одоо дэлгүү утгатай байдаг. Их олон одоо түүхэн дээр дэлгүү утгатай юу бичигдэг. Дэлгүү утгатай Америкт амьдарч исэн учраас 1994 онд тухайн одоо музейн захирлуулсанд орж Дэрэм гэж хүний одоо Америкт очиход нь энэ хүний шавж амбал доржгоон тусламжтайгаар энэ үзмрүүд манад ирсэн байдгийн. Энэ Чанкэжигийн туслахаар ажиллаж байхдаа барьж исэн тамга нь тэр одоо өөрийнх нь дардас буюу одоо бол нөгөө нэг нэрийн гэд ярьдаг шүү дээ. Тэгээ гарын тэмдгийн тухай үеийн. За тэр ахтайгаа цуг багада хийж исэн цоохор модон аслан гэдэг нь энэ байгаа. Ханцууны саалтуур гин итгэл гэд судар юм байгаа. Энэ өөрийнх нь нарны шил буюу тухайн үед бол нөгөө хамрын шилгийг тамран дээрээ тогтоож хийж. Ер нь дэлгүү утгатай эдэлж хэрэгжсэн идэвхтэй зүйлс бол их чамин. Энэ орчуулгын дэвтэр нэгэд энд байдгийг. Энэ ингээд төвд монголоор яг өөрийнх нь гар бичмэн шүү дээ. Энэ хэсгээр бичгийг хэрэглээ идэвхтэй зүйлс. Энэ их чамин гар бичмэл тий. Гар бичмэл тий. Яг дэлгүү утгатай өөрийнх нь эдэлж хэрэгжсэн идэвхтэй зүйлс. Энэ болохоор Ялхан цэцэг дамдын базарган сайд байхтай барьж исэн буу хоёр юм буу байдгийг. Ер нь Монгол улс төлөөдөө тэгчнэн одоо гадагшаа илмэгтэлээр гарсан гэсэн тэр үеийн энэтхэг улсад зарчих зөвшөөрлийн бичиг буюу одоогоор алман тамхтай виз юм билээ. 6 хүний хамт энэтхэгийн Непал улс руу шашны төлөөллөөр сайн хөршийн харилцааг бэлэгдэж энэ хүнийг 14 хоногийн турш зарчих зөвшөөрлийн бичиг гээд энэ юг олгосон байдгийг. Тэгэхээр тэр үедээ бол дэлхийд 1947 оны 10 сарын 13-нд явсан байдгийн. Тэгээ энэ ерөнхийдөө Монгол улс төлөөсөн бас дэлхийн нийтэд бас танигдсан түүхэндээ одоо их мундаг хүн байсан байдгийг. Энэ очрын бурхан мэдээ Захан нутаг бол Отгон тэнгэр очирвайн хайрхан гэд очирвайн сахиустай. Очирвайн сахиустай бол учраас манай завханчууд маань очирвайн бурхныг бас их шүтдэг. Ер нь очирвайн бурхан бол Монгол төрийн нууцыг тарныг шингээсэн Монгол төрийн одоо бэлэгдэл учраас ер нь очирвайн сахиусыг бол үе үеийн төрийн сахиус түшээд их том улсууд бас шүтэж ирсэн. За ганцхан завханчуудын ч одоо сахиус гэж хэлэх нь хаашаа юм. За тэгээ энэ хэсгээр бидний гол шүтэн бол мэдээж манай Завхан аймгийн энэ хэсэг. Энд дээр нь тэр жадамс одоо судар байгаа. Дээр нь тэр одоо хүрээ хийддээжсэн зэ бад тийм ээ ингээ бадам жандсан гэдэг энэ үндсэн хэсэг байна. Энэ гүнгөрван дотор болохоор Алтан суурганд Дэлгүү утгтын чандар 2016 оны 12 сарын 8-нд манай Завхан нутагт заларсан байдیں۔ Тэгээ энэ дотор хутгтын маань чандар ус хоёр нь ер нь энэ чандар ус хоёрд бол мөрөх гэж манай Завхан нутагт одоо хөгшин залуу тийм гадна дотны хүмүүс бас их ирдэг. Одоо яалтчгүй одоо хутгтын маань би одоо нутагтаа цаг нь болоод өөрийнх нь гэрээсэл ёсоор Америк суугаа элчин сайд Алтан
гэрэлгой мөн одоо Завхан нутгийн том шашны төлөөлөх хил амнар тэгээ тэр үеийн аймгийн засаг дарга Бацайхан гээд бас л одоо тал бүрийн хүмүүстэй залж исэн ийм хэсгэлтэй. Тэгээд энэ манай хотог тувилгаадын модон орны тэр дэдний одоо шургуулга буюу цагаан өвгөн буюу цэрэнд үхтэй хэсэг энэ эвтэй дөрвөн амьтныг байгалийн зураглаар нь бүтээгдсэн бэлэгтгээд Эрдэнэ хайрхны хотогтын одоо хэрглэж ийсэн хэсэг. Ер нь бурхан залцсан байгаа хэсэг бол манайхан зүгээр нэг авдран дээр тавих биш мэдээж гүнгэр ба тэгээд дорхон гээд энэ хэрэглэгдэхүүний төртлийн дөрвөн тахилын мөнгөнд зөгц байгаа. Энэ Дэлэн утгтай ахуулах Чалхан зүтгэт Амдан Базаргаан өөрийг нь хэрэглэж ийсэн юм тахилын мөнгөнд зөгцнүүдийг залсан байгаа. Тэгээд гол шүтэн хэсэг нь Ярагийн үрээний сангийн вайпер гээд одоо авцсны маш том. Ер нь одоо шашны одоо үйл зан хийцийг бол бид нар өнөөдөр бас нэг одоо дэлгэрэнгүй тайлбарлахад бол мэдээж уур хийц зан үйл бүхэл юм нь одоо маш нарийн юм байдгаа. Тэгээд энэ аргигийн чанаруу гээд Завхангийн төдөвтэй сумын ойгоноор тойрцсон 3 их утгт байдгийн. Тэгээ хоёр нь бол мэдээж саяын үеэл те эгчдөөсийн хүүхдүүд Чалхан зүтгэт Амдан Базар Дэлэн утгч амсранж байгаа. Гурав дахь нь энэ аргигийн чанаруу гээд Монгол Улсын баруун хязгаар бол ховдын хязгаарыг тохиноолоод өөрөө ховдод амьдарч байгаа таалт төгсөн байдаг. Аргигийн чанаруугууд өөрөө л Завхан аймгийн бас л одоо төдөвтэй сумын хүн ойгоноор дэргэд төрсэн юм хүн байдгийн. Явуугаа улангойн танхим бол бас л одоо өөрийнх нь гэр ах уу гэрийнх нь орж ирээд тэр өөрийнх нь одоо можжан хийжсэн багж чөлөө цагаараа өөрийнхөө зуны байшин одоо өөрийнхөө зарим нэг зүйлийг хийжсэн хэсэг байгаа. За энэ хэсэг өөрийнх нь ойрын хэрэглэгдэхүүн гэд юу байгаа. Тэгээд энд бол тий хөрөө сүх бүхэл юм байдгийг. Энэ их найрагч явуулан Этиоп Куб улсаас судалдаж авч исэн цамц өмд нь 1979 онд гээд одоо ч бас тэгж जैन те дөрөв хос чамин хийцтэйгээрээ. Энэ одоо амрах өрөөнийхэн ширээ сандал дандаа нөгөө тэр үеийн Орос энэ телевизийг бол одоо таавал мэдж байгаа ах тийм. Энэ оюутан байх үеэс их нэртэй дурсгаж исэн одоо бэлэг дурсгал найдягод тэр одоо зүйлтний хэсэг бүгж бугуйвч гээд бүхэл хэсэг нь одоо бэлэг дурсгалын хэсэг зохиолоо бичижсэн ширээ сандал одоо нэг өрмийн мебель ширээ гэх тэгэхээр хүмүүс бас хандахгүй тий бас гоё тий энэ өөрөө бас нөгөө Оросоос сурж исэн учраас бас хоол их сайн идэг. Тэгээд энэ галтгооны хэрэгслэн гэдэг энэ хэсэгт байгаа. Одоо энэ хэсгээр тэр хоолны халуун сав цайны за тэр газын боллон гэхээр одоогийн анхны нөгөө газ тавандаа хийж исэн ус хийж исэн сэгсрэгч юм бэлээ. За энэ Монгол Улсын анхны ерөнхийлөгч Фонсолмагийн очир утгын танхим байдгийг Завхан аймгийн төдөвтэй сум 1942 онд Гонсын Гиндэнжив гэж алдарч зурхаач ламын хүү болж төрсэн юм хүн байгаа. Тэгээс сууд ээжээр авгуулсан учраас Фонсолмаа гэдгээрээ тухайн бас нэг нийгмийн хэлмэгдүүлч юу интерестэй ажиж анх сургуульд орохдоо ээжээрээ авглаад Фонсолмаа гэдгээр явцсан юм тий. Ов аяг сольж ирсэн байна. Овг нэр тэгээ зарим хүн 2-3 нэртэй байх жишээтэй том ламнар бол одоо хэлмэгдүүлэлт ясны дараа бол их олон нэрээс олсон юм байна. Манай одоо удам төрөлт юм уу? Тэг нар тэр бас Монгол улсын нэг түүхийн тэрийг дааж бас их үнд соёлын юу их олон сайхан улсуудаа бас Санкт Петербург уулуурхай их сургуулийн хүндэт доктор өмсгөлн ерөнхийлөгч юм тий. Ээж нь бас нутаг усандаа их сайхан дуулдаг, найр хөгжөөдөг энэ Фонсолмаа гэдэг юм хүн байсан байт. Найр үлсэн кино ерөнхийдөө өөрийнх нь сууж исэн ширээ Оросын элчин сайд нарын сууж исэн царсан модон ширээ гэдэг нь энэ ширээ Вангонго 69 оны хүртэл гэртээ өөрөө зохиолдоо туурвж энэ дээр суудаг байж байгаад сүүлд 90 онд анх манад энэ Алдартны музей нэгтгэхт энэ ширээ нах ингэж ирсэн бит үзмэрээр тэр аав нь хүүдээ хийж өгсөн номын сан байна. Тий одоо энэ ч дээшээ ингээс хөгдөж онгоон тэгээд ерөнхийдөө яг өөрийнх нь дандаа уншиж ирсэн номнууд тагаа ингэж хадгалагдтiin ингээ бийт үзмэрээр одоо манайх өөрсдөө дотооддоо л ингэж тэглэлт хийсэн юм танхимдаа тий. Энэ өөрийнх нь гараар зурсан зургнууд нь байдгийн Вангонго жүжигийн үзэгдлүүдээ энэ 3. За тэгээд энэ аав нь хүүдээ бичиж үлдээсэн энэ 3 үеийн намтар нь энд байдгийн. Энэ хүний мөр киноны одоо өөрийнх нь гар бичмэл. Тийм. Тэгээд яг энэ дээрээс одоо тэр жолооч гэдэг багсар гэдэг яг хүмүүсийнх нь гаргаж ирсэн түүхэн бичмэл нь бицэг ажиллаж ирсэн. Тийм үү, бицэгжийн шагдар гэдэг уран дархан өөрөө хурдан морь унж ирсэн тэр баг байсан үеийнхэн зураг шүү дээ. Энэ пианрын одоо цодгор хүү явлаа гэдэг өөрийнх нь ардаа бичсэн зураг нь энэ байт.
Энэ их онцордог байсан хүн шиг энэ сурлагын дөнгүүд нь. Дандаа онцсон. Тий. Энэ чөлөөтөх спортын дид мастер хүн юм байлээ. Зөвлөлтөд чөлөөтөхөөр барилдажсэн үеийнх нь зураг. Эрдэнэтэд томилогдсон тушаал нийшүүд одоо тэр үе Батуйг гэж сайдын үед. Энэ манай сургалтын танхим. Нөгөө онсон тоглоом байдгийн. Энд яг орж ирж байгаа хүүхэд багчуудыг тоглуулах одоо боловсролын үйл ажиллагаа явуултын. Тэгэд энэ манай сан хөмрөг юунаас гарч ирсэн цутгамал шатар одоо монголчуудын нөгөө өөрсдөө дискуулаар цутгаж хийжсэн шатар нь шүү дээ. Энэ болохоор мод буюу чулуун сэлбэр шатар гэдэг. Энэ Монгол Улсын анхны ерөнхийлөгч Очир Батхан тоглож исэн шатар нь энэ шатар юм байгаа. Өөрт нь бэлэг дурсгалаар л дурсгаж исэн байлээ. Харин Төмөөл 100 хийцний шатар нөгөө 100 будал даам гэдэг энэ гэртэйгээ цүнхтэйгээ ирсэн юм хэсэг томор шатар. Энэ болохоор олдуур үзмэр цуглуулгаар манай ирсэн тий. Яг манайх ч нөгөө нийт үзмрийн ихэнх дандаа нөгөө хураагдсан дээхэн үеийн хоримтлагдсан ийм үзмрүүд их байдаг тий. Яг хөдөөгийн музейн хувьд бол одоо бас үзмэр үзүүлэг нэг копи хуулбар байдгүй. Шууд анхдагчаараа хүний нүдэнд тусдаг учраас бас тэр нь илүү давуу тал юм аа. Оюутан сурагчид ер нь хүмүүс хүүхдүүдэн дээр байнга орж үздэг танаа музей. Тийм. Ер нь бид нар ч нөгөө боловсролын үйл ажиллагаа боловсролын газартаагаа хамтраад одоо юуны таны мэдхүй үйл ажиллагаа гэдэг хүүхдийн нөгөө нэг хөгжүүлэх цаг хүүхд хөгжүүлэх гэдэг 0-оос цэцэрлэгийн хүүхдүүд бол ерөнхийдөө сөөв цэцэрлэг ороод ирэхээр үе шатлаараа яваад багш нь дагуулж орж ирэнүүд байгалийн танхим ментер гэдэг үзчихнэ. 5-аас 7 дугаар анги гэдэг юм уу? Ер нь 3-аас 7 дугаар ангийн хүүхдүүдийн дунд бол орон нутгийн судлах музейгээ танилцаад нөгөө алтартнуудтайгаа нөгөө алдаршуулах юу бахархан дуурайх гэдэг ингээд үеөөрөө холбоо боловсролын үйл ажиллагаатай холбогддог учраас одоо ер нь танхим бүрээр нь л ороод зарим үеийн түүхийн танхимч хичээл энэ төр заан шүү дээ. Энэ 10,000 одоо үзмэрүүдээ бүгдийг дэгж тавьсан байгаа юм. Үгүй 10,000 үзмрээс чинь зөвхөн 3,000 гаруйхан л одоо үзмэр үзүүлэлт байдаг. Энэ одоо музей чинь яг зориултын музей мөн үү? Тийм манайх чинь 1970-аад оны үед одоо төрийн албан агчдын одоо тэр үед бол нөгөө Субботник гэдэг юугаар баригдсан музей байхгүй юу тийм. Ер нь одоо аймагуудын музей адилхан тийм. Тэгээд ер нь одоо музей бол стандартын барилга юу энэ төр бол ер нь ховор шүү дээ Монголд бол. Тийм яг сүүлийн жилүүд барилга юу энэ төр яриад байгаа. Яг үнэхээр одоо тийм боломж байдаг бол магадгүй одоо энэ их өвийг одоо хадгалж ахаар тийм. Ингээд бид нар ингээд хүмүүсийн хүртэл одоо ил гаргаа тавьчвал үзмэр маань мэдээж эрдэм шинжилгээний судалгааны эргэлтэнд ороод гарч байгаа хүмүүс маань бас маш их одоо сонирхолтой зүйлийг хүлээж авах. 7,000 үзмэр нь хаана вэ? Сан хөмрөхтэй хадгалагдав. Одоо ингээд одоо чинь хадгалагдаад байгаа юм муудаг шүү дээ. Тэгэл яг хадгалагдсан тэгэл яг аль болохоор нөгөө стандартын юу энэ дээрээс нь хангадаг. Дээрээс тэгээ ерөнхийдөө бас нэг жилдээ бол манайх мэдээж дотоод дээрээс ирсэн тоолгоор одоо тоолно тийм. Тэгээд борлох зарим нэг үзмрээ бол бас сэргийн засварлалтын сүүлийн жилүүд бас их бүрэн бүтэн болгож ингэж ирээд байгаа. Ер нь бол тэгтээ бол энэ үзүүлэлт хадгалагдж байгаа үзмрийг бас ил гаргаа тавих боломж байдаг бол ер нь их л одоо бас ач холбогдолтой байна л да тий. За тэгээд та бүхэнд шинэ музейтэй болоод энэ 10,000 үзмэрээ сайхан дэглэж тавиад хаач үедээ хүмүүстэй үзүүлээд ингээд аялал жуулчлалаа хөгжүүлээд за энэ сайхан ерөөлөг дэвшүүлээ. За баярлалаа. Та хэд маань ч гэсэн хүнд хэцүү үед манай музейг зорж ирээд бидний одоо танхимаар айлчлаа тий. Ингээд яваад одоо зочлоо явсанд бас их баярлалаа. Тэгээд бас музейгээ сурталчлах боломж олгосонд бас баярлалаа. Жахлан толгой дээр 108 сувраг бүхий ороо дээр нь хутаг туйлгаад нараа залсан аргагүй Захан аймаг хутаг товилгаатын нутаг гэдэг юм хөлжээ. Дорн дахны улс орнуудад бурхан шашин түгээн дэлгэрч бурхан багшийн айлдвар зарилгын цомирлог ганжуурыг өөрийн хэлээр орчуулан дэлгэрүүлсэн түүхтэй. Энтгэх төвд Монгол хэмээх номд 3 улсын бурханы шашин хос ёсны сургаалыг дагаж шашин төрийг ослуулан барих нэгэн өвөрмөц ёс хөгжжээ. За энэ бол хүний урд нас, энэ нас, хойд нас хэмээх ойлголтоо. За өөрөөр хэлбэл дахин төрөл авах, сүнс хувилан төрөх, үүлийн үр буюу сайн үйлээс сайн үр, за муу үйлээс муу үр гарах тухай, аливаа болж буй бүх үйл явдал шүтэн барилддаг тухай сургаалууд юм аа. За
За энэхүү ёс Алтан хаадын үед ирээд монголчууд хүлээн авснаар Далай лам хэмээх шашны хаан статусыг бий болгож Чингис хааны алтан ургаас хутаг туйлгаадыг төрөх ёсыг хөгжүүлж ирсэн байна. За 17 дугаар зууны үеэс Манж Чингийн иргэшилд орохоос өмнө Монголд шавь захирах эрх бүхий хутагтууд бий болж зарим нутагт тамга барж байсан бол 18 дугаар зууны үе Манж Чингийн хааны зарилгаар тэдний шавь захирах уламжилт эрхийг хүлээн зөвшөөрч албан ёсны болгож баталж тамга олох болсон түүхтэй. За 1824 оноос хойш 800-аас дээш шавьтай бөгөөд 20 хошуунаас 500 газрын буюу нэг газар нь 576 м зайтай бөгөөд за хутагтад шавь захирах тамга олгохоор заасан юм байна. За 19 дугаар зууны дунд үед Монголд 250 гаруй хувилгаад байсан гэж үздэг. За үүнээс халах Монголд 70 гаруй хутаг хувилгаад байжээ. За халахын хутагтуудын 14 тамга тэмдэгтэй байсан гэж ярилцдаг. За Завхан аймгийг хутаг хувилгаадын нутаг хэмээдэг. За тэднээс Дэлөө хутагт Жамсранжив, за Монгол улсын төрийн зүтгэлтэн Жалхан цуцагт Эс Дамдан базар ардын засгийн анхны ерөнхий сайд байсан юм аа. За 20 дугаар зууны эхэнд Улаастай орчмын нутаг нь Дашбунцаглан хийдийн эзэмшил байсан. Сайн ноён аймагт хариалагдаж байсан юм аа. За энэхүү хийд нь одоо цагийн ихээр туур төдий болсон боловч сүсэгтэн олондоо ойртуулан энэхүү жахлан толгоон хормоод Дашбунцаглан хийдийг шинээр байгуулсан түүхтэй юм байна.